За сайн байцгаана уу. За сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ташууруулаач байна. За өнөөдөр бид нэр айл бүрийн хойморт хүүхэд бүрийн гарт байгаа одоо шидэд тол буюу дөрвөлжин харв гэдэг одоо онгоцууд хийж нэрлэдэг. Гар утас, дэлгэц, одоо таблет, зурагтын талаар одоо нэгэн одоо сэдвийг хөндөх гэж байна. За технологи тийм үү. Энэ химэл оюухан хөгжиж байгаа энэ цаг үед бид нэр хүүхдээ энэ кино, дүрс бичлэг тэгээ ухаалаг утаснаас бол бүрэн тусгаарлаж чадахгүй. Одоо баг боломжгүй зүйл те. Яагаад тэгэхээр хичээл дээр нь хүртэл team сайтаар ороод team хичээлээ үзээд хараа тэр утаснаас тэгж аппликейшнээс юм хийгэрээ гэд бүр төрөөс олгодог сургалт те. Ерхий боловсролын сургалтанд одоо хүртэл ашигла гэж байгаа учраас гар утас ашиглахгүй байна гэдэг бол боломжгүй зүйл болж байгаа. Тийм учраас яаж дэлгэцээс хол байлгах вэ гэж одоо шаналлах биш. Хүүхдтэй яаж утас үзүүлэхгүй байх вэ гэж уурлаад байх биш. Харин энэ дэлгэцийг тийм үү ашиглаж хүүхдээ зөв хүн болгож төлөвшүүлэх вэ? Яаж хүүхдээ хүмүүжүүлэх вэ? Хөгжүүлэх вэ? Гэдэгт л анхаарлаа хандуулсан зөв болж таараад. Тийм үү. Усыг одоо хааж боодог. Харин голдрлыг нь зөв чиглүүлж терм эргүүлэх хүч болгон одоо хувиргадаг шиг технологийн урсгалыг хүүхдийн хөгжлийн хүч болгох нь одоо бидний зорилго болоод байгаа юм. Ер нь бол тийм. За тэгээд хамгийн ихний чухал дүрэн болвол та хүүхдээ тийм үү ямар хүн болоосоо гэж хүсэж байна. Энэ зорилго танд маш тодорхой байх ёстой. Хүүхдээ тийм үү төвчээртэй зөв хүн болгоё гэж бодож байгаа бол яг тэр зорилгот нь нийцэх кино одоо тэр дүрс бичлэг, рилүүдийг одоо олж үзүүлэх ёстой гэж. Бидний гаргадаг хамгийн том алдаа бол өөрсдөө тийм хэсгээ хугацаанд амар тайван байх гад нэг чаах амраад хайдаа гэд хүүхдтэй утас одоо барилчдаг тий гарт нь утас атуулчдаг. Юу ч хамаагүй үзнэ баг хамаагүй эднэр өөрсдөө мэдж байгаа гэдэг тий. Тэгэл орхиод өвчтэй тийм асуудал байдаг. Хүүхэд тийм үү тэндээс одоо хараалын үгс хэлдэг, ёс бос авиралдаг. Тэг хүмүүсийн дүрсийг шүүлтүргүйгээр шууд хүлээж авч яадаг. Тийм учраас одоо эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ үзэгч байгаа тэр зүйлийг урьдчилан одоо хянаад утга санааг нь өөрөө эхлээд мэдсэн байх шаардлагатай. Их хөдөлгөөнтэй тийм сахилгагүй тийм хүүхдүүд бол сайн зангаар одоо суулгах тийм өгөөчтэй дүрс бичлэгийг одоо зориудаар сонгож үзүүлэх хэрэгтэй. Одоо тийм бясалгаад сууж байгаа ч юм уу, айжгүй тайван байгаа ч юм уу тий. Нэг тийм. Хүн тийм үү. За 7 хаврын шинжээ гэж өвгдөц маань ярьдаг. 7 настад нь хүнийг одоо шинждэг. Бүх зүйлийн суур тавигдсан үе байдаг гэдэг. Хүний угаасаа ер нь одоо ч гэсэн бодоод үзэх нэ хүний амьдралын 7 нас хүртэлх одоо нас бол бүх зүйлийн суур тавигддаг маш эмзэг үе гэж. 7-оос бага настай хүүхдийн тархинд бол ийм зөв бурууг ялгадаг тийм шүүлтүр одоо фильтр тогтоогүй байдаг. Шүүж чаддаг. Энэ зөв ярьж юм. Гинс гэдэг юм да тий. Тэд нар тийм үү энэ утас дэлгэцээр гарч байгаа бүхнийг 100% үнэн гэж хүлээж авна. Тэнгэрт одоо Нисдэг Баатар одоо Баатрыг хараад одоо Маруулын Баатрууд ч юм уу нисчээг хараад би яагаад нисч чадахгүй гэж. Тэгээд өндрөөс өсөрч одоо цонхоор өсөрсөн тохиолдлууд байдаг. Тийм асуудлууд гарч ирсэн. Энэ бүр миний амьдралд үртэл тохиолж ирсэн. Batman гэдэг өвөлдөд шүү дээ. Тэрийг үзчихэд би яагаад нисэхгүй вэ? Нөмрөгтөл бол нисчих юм байна гэж бодоод Аделаа ингэж нөмрөг болгоод аавынхаа мөрөн дээр сууя гэж ойрлж гарч суучаад намайг шид тэгээд ш. Би нэрэл нисчихнэ гэж бодоод байсан байхгүй. Тэгэхээр энэ ингээд бүр миний хүүгднээс амьдралд хүртэл тохиолдсон гэхээр энэ бол маш илбэг байдаг гэсэн. Тэр 3-7 наснд нь бол нийгмийн харилцааныхаа нэм суурийг нь тавих хэрэгтэй гэж. Хүүхэд уйллаа тийм. Дараа нь яаж харагдах, яаж уучлах, зөв зүйл хийх юм бол яаж магтуулдаг юм. Одоо гэдгийг нь одоо харуулсан үе тэнгийнх нь одоо контент
их чухал байдаг. Монгол ухаанд бол монголчууд тийм үү 7 нас хүрээгүй хүүхдэд хизээж улаа үзүүлдэг. Цус нөж тийм аллага хагцал зовлон үзүүлдэг байсан. Цус ерөөсөө үзүүлдэг. Энэ бол тийм жаахан хүүхдийн сэтгэл зүй маш хүчтэй цочрлоос хамгаалж байгаа л тийм гоё арга ухаан байгаа байхгүй. Тийм. Дэлгэцэн хэрэглээнд бас хатуу мөрдөх дөрмүүд гэж байх ёстой болоод байгаа. Энэ өвөг дээдсэн хэлж байгаагаар бол 7 нас хүрээгүй байхад аимшиг кино тэр цус нөжтэй кино үзүүлж болохгүй. За ер нь бол боломж байх юм бол аль болох боломжтой бол дэлгэцэн дээр бол тий хүүхдүүд тэр амьтдын тухай гарч ийлаа гэж бодъё тийм. Хажуунаас нь яриад өгч хөөх хязаан хүртэл ээжтэй юм байна шүү дээ. Тэг ээжигийн яасан их харилж байна гэдэг. Ингээд өөртөө ингэж дүүцүүлэн жишээ болж тайлбарлаж өгч байгаа юм их зөв гэж онгодод ярьсан байлаа. Тэг ингэж ярих тоосон хүүхэд амьдралыг таньж мэддэг ч би нэг хүртэл өөргөө хүүхдээр яг туршиж үзээд байгаа бүр маш сайн ярилцаад бүр тий айгүй сайн байгаа юмыг ойлгоод их ухаантай болж байгаа өдрөөр л. За 7-оос дээш настай хүүхдүүдэд ийм хориглох сэдвүүд нь арай бага болчдөг гэсэн. Ийм зүйл үзүүлж болохгүй гэдэг. Улаан мал үзүүлж болно тэр өөхөл тэмцэл зөрчилдөө тий дайн ийм зүйлийг ойлгох чадвартай болох хэвээр тэрийг үзээд одоо ер нь бол бид нэрийг 7-оос дээш насны хүүхдийг бүх зүйлээс тусгаарлаад авах нэг шаардлагагүй гэсэн. Тий. Орон орны хүүхдүүд хүмүүс яаж амьдэрдгийг хараг үзэг. Тий. Кинон дээр ингээд хүн алж байгаа муу үйлдэл гарах юм бол энэ хүн яагаад бусдыг зовоогоод байна? Яагаад өстөн бий болов гэдгийг хамтдаа ярилцаад тайлж өгөх хэрэгтэй. Цуг кино үзээ. Тий. Миний таньдаг хүн байна. Эмээ өвөтэйгөө л ардын тийм хуучны кинонууд үзээл өссөн тийм. Яг эмээ өвөгийн хүмүүжлэр өссөн. Тэгэл амьдрал дээр бол яг л тэр ёсороо байж гин. Нөгөө нэг дунглаг тамираа яриад тий хуучны монгол кинонуудыг тэгээд үздэг. Яг л тэргүүр ингээд амьдралынхаа үзлэн суудсан гэдэг ч юм уу. Окей. За тэгээд ингээд өвөг дээдс өвөг дээдс бол мэдэхгүй шүү дээ энэ гар утас ирээдүйд ийм химэл оюухан хөгжиж чинь гэдгийг тооцоолж исэн л байлгүй. Гэхдээ бид нар чи хэрэгжилж байгаагүй учраас мэдэхгүй. Бид нар бол яг бол хэрэглэгчд байгаа тийм. Тэгэхээр энэ гар утасны хэрэглээ зөв зохистой дэлгэцний хэрэглээ гэдэг дээр бид нэр уламжлалт хүмүүжлээс илүүтэй энэ технологийн гүн рүү жаахан оръё. Хүүхдэд юм дэлгэцтэй харьцаж яхад нь нэг зүйлийг маш сайн ажиглаад гараа. Таны хүүхэд тийм дэлгэцэн хэрэглэгч байна уу? Эсвэл бүтээгч байна уу? Тийм. Хэрэглэгч гэдэг нь тийм үү? Зүгээр л нэг тэр тоглоом хийж байгаа бичлэгүүд өгдөг лээ тийм. Эсвэл зүгээр л нэг дэлгэцийн цаанаас бэлэн контент рил үзэж аз жаргалын даавар болох нэг допамин гэдэг шүү дээ тийм. Тата юм үзэл допамин ялгаруулад тэгээд тэрэндээ хүлэгдээд өөрийнхөө энэ амин эрчмийг соруулаад байгаа хэлбэр байна уу тий? Энэ бол тийм итгэхгүй хэрэглээ. Ийм байдалд бассан тархинд бодит амьдрал хитрхи уйтгартай санагдаад дэлгэцнээс ингээд салгана шүү дээ. Тэгэнгүүт хүүхэд гинт ууралж бохомдаад амар стресстэй болоод эхэлж байгаа байхгүй. Допаминыг бүр ингээд донтогч болсон гэсэн. Тата зүйл. Тэгээ бид нар тамхи татна уу, арх уунаа уу, хар тамхи хэрэглэнэ үү, энэ рил үзнэ үү, эдгээр чи бүгд яг тэр допамин гэдэг зүйлтэй л хамаатай, тэр даавартай л хамаатай зүйл байгаа. Энд донтцсон байна уу гэдэг чи их асуудал. Энд донтцсон байх юм бол
амьдралаас уйдаж эхэлдэг шүү. Энэ бодит амьдрал хэтэрхий стресстэй, нэг тийм уйдгартай санагдаж эхлээд тэгэж бохомдож эхэлдэг. Харин тийм үү, эсэргээрээ бүтээгч гэдэг нь дэлгэцийг зэвсэг болгож ашиглахыг хэлээд. Шинэ хэл сурж гин үү? Тэ? Зураг зурах, дуу хөгжим бүтээх, код бичих байд юм уу, тэ? Эсвэл сонирхсан зүйлээ учрыг олохын тулд технологид хандж байгаа үйлдэл нь юм аа. Тэ? Дэлгэц тийм үү? Хүнийг боолжилж чаддаг. Хүчрхэгжүүлж чадна. Ийм хэрэгсэл шүү гэдгийг нь багаас нь ойлгуулад, ухамсарлуулад тий бүтээгчдийн игнэнд оруулах нь бидний хамгийн том даалгавар болоод байна. Энд дээр нэлээд их юм ярмаар л байна л да. Тэгээ ирээдүйд тийм хамгийн үн цэнтэй чадвар бол тийм юу байх вэ? Юу нь үнэн бэ? Юу нь хийсвэрэ гэдгийг ялгах мэдээллийн дархлаа байх болно. Байна шүү. Энэ бичлэг чамд ямар мэдрэмж төрүүлж байна? Үүнийг яагаад хийсэн бол гэж асууж тийм. Тархийг нь ажилуулж явах хэрэгтэй. Хөөхтэйхээ. Бас хамгийн сүүлийн бөгөөд хамгийн амин чухал зүйл бол энергийн тэнцвэр гэж. Хэмийн тэнцвэр. Энэ захим ертөнцид, энэ дижитал ертөнцид хийсвэр орон зайд хэдий их цагийг өнгөрөө төдий чинээгээр бодит амьдрал дээр энерги нөхөж тэнцвэржүүлж явах ёстой. Хүүхэд тийм үү, дэлгэц ширтэх үед пиццэг бий болон дэлхийгээс бас тасардаг. Тэгэхээр дэлгэцээс холдож тийм үү, байгальд гарч спортоор хичээлж тийм бассейнд явж хүмүүстэй амьд харилцаа үүсгэж тийм фитнес хүүхдүүд аюу гоё хямдхан төлбөрөөр явдсан шүү дээ. Тэр амьд харилцааг нь үүсгэж хүүхдийн амийн энергийг дэлхийтэй холбож газардуулж өгч явах ёстой гэж. За арай урт болох гээд байна. За тэгээд сонсогчид минь үр хүүхэд гэдэг бол бидний ирээдүй рүү илгээж байгаа амьд цагтл юм аа. Технологи гэдэг бол бидний дайсан биш. Харин түүнийг яаж хэрэгжилж байгаа бидний хандлага л дайсан эсвэл нөхөр болохыг нь шийддэг. Дайсан ч болгож болно технологи. Тийм хүмүүс байдаг тийм тий. Тийм хүүхдийнхээ юу үзэж байгааг анхаарал тавиад өгөө. Хамтдаа үзээ, тайлбарлаж өгөө гэж гоогаад. Тэднийг зүгээр нэг сохор хэрэглэгч биш. Дэлгэцийг захирдаг тийм ухаалаг юм бүтээгч болгох хэрэгтэй. Ингэж чадах юм бол таны хүүхэд орон ертөнцийн ухааныг шүүн тунгааж авч чаддаг тийм хүчрхэг дархлаатай хүн болж өсгөнө шүү дээ. Дархлаа гэдэг зүйл сайн байдаг тийм. За тэгээд өнөөдрийн дугаарыг сонссонд баярлалаа. Баяртай.